Moms Room podcast ээжүүдийн сэтгэлээ нээх өрөөнд тавтай марил. За сайн байцгаана уу? Тэг өнөөдөр шинэ оныхоо 2 дахь дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. За тэгээ өнөөдрийн подкастын маань зочноор манай сэтгэл зүйн төв дээр дадалгаа хийж байгаа. Сэтгэл зүгээр сураад удахгүй төгсөх гэж байгаа анх хоёрч маань оролцож байна. За сайн байна уу? Сайн байна уу? За ингээд анхаагч маань подкастт оролцоход зөвшөөрсөнд маш их баярлалаа. За тэгээ мэдээж хамгийн ихний асуулт маань ээж болсон түүхээс эхэлдэг байгаа. Тэгэхээр хамгийн анх та өөрийгөө товчхон танилцуулаад тэгээ хэд хүүхэдтэй вэ? За тэгээ хамгийн анх ээж болоход хэдэн настайдаа ээж болж ив те ямар сэтгэлдэлтэй байсан, тухайн үед тулгарч исэн хүндрэл бэрхшээл ямар байсан талаараа олцооч. За би 5 хүүтэй одонтой ээж байгаа. Тэгээ хамгийн анх 23 настайдаа томьёогоо гаргаж исэн. Тухайн үедээ бас айгүй хэцүү санагдчихсан. Яг нэг тийм хэцүү мөчүүд нэг хүнд нэг мартагдахгүй нэг одоо ч гэсэн ингээд олон жилийн дараа санаанд ордог юм аа гэхлээр ингээд нэлээд урагдaltaй, нэлээд ойдолтой, нэлээд хэцүү төрсөн. Тэгээл ойдолтой шүү гэдгийг маань эмч маань чилээгүй буруу суугаад ойдлаа задлал уйлал югаач мэдэхгүй. Тэгээл нэг хүүхэд маань том маань 4 ил гарсан. Тэгэл ингээл нөгөө нэг ойдл модлаа задлаа дээрээс нь туршлахгүйтэл амар хүүтэн түрээсийн байранд амьдардаг байсан чинь нөгөө ихчийнхаасаа нэг хурганы арьс авчираад шууд угааж угаахгүй хүүхдэрээ дэвсээд гэсэн чинь бүр нуруунд дээр бүр ингээд 7 шиг нэг том бүр идээтэй зүйл гараа. Тэгээд ингээд анхны ингээд хүүхдээ аваад өөрөө ойдолтой эмнэлэг рүү очиод тэгэл хүүхдээ жинлүүлсэн чинь 3 ил 750 г болцсон. Тэгэл уйлал тэгэл нөгөө хүүхдээ нь өлсгчлээ гэж бодоод хямраад тэгэл амар хэцүү санагдчихсан. Яана би энэ хүүхдийг өсгөж чадах болов уу гэл. Тэгэл хамгийн анх бүр хөгжөлтөнд бүр ингээл эмнэлгээс гарч ирэл хүүхдийнхаа өлхийг дэлгэсэн чинь бүр ингээл амар ингээл хөл гарамт хийчлээ. Тэгэл арсыг харсан чинь бүр ингээд нэг хагарсан шавар шиг бүр амар тийм хуурай. Тэгэл буцаад өлхийт гэсэн чинь бүр чаддаггүй. Тэгэл ингээ хувцсан дээрээс нь юусэн ингээл өлхийг нь тэгэл ээжигээ дуудаал. Тэгэл ээж алей та ингээ өлхий дуудагч би чаддаггүй гэсэн чинь манай ээж бас яана мартчихжээ гэл манай баг дүү чинь тэгэхэд нэг 13 муртаа байсан баха. Тэгэл хүүе та ч одоо хүүхд төрөөчөд мартчих тийм үү гэл. Тэгсэн чинь өөрөө ингээд 2 дахь хүүхдээ гаргасан чинь бас л ингээл мартчих тийм билээ. Оо яа тэгэлээ эдгэлээ гэл. Тэгэл яг нэг хүүхд нэг аймаа хүрээд ирээл нэг айгүй нэг айтайхан уучраа болоод сэтгэл зүйн хувьч гэсэндээ ингээл яг нэг айтайхан болж исэн. Тэгэл нэг амар төлөвлөж нэг хүүхдүүдээ гаргаагүй. Тэгэл ингээл Монголын ихэнх гэр бүллөө тийм байдаг штэ тий. Бусад барууны соёлынхныг бодвол нэг тэгж төлөвлөлттэй байхгүй. Яг л тэр журмаар л ингээл төрөөл 2 дахь хүүхд маань гарч ирэл 2 дахь төр бол айгүй туршлагатай болчихсон. Бас л ойдолтой төрсөн. Тэгэл ингээл хазгаа мазгаа суугаал ойдл модлоос гамтаа идэгээд тэгэл манай 2 дахь бол айгүй хөөрхөн тэмдэг тайван. Тэгэл харьцангуйс аав нь айгүй их тусалтай болоод их амар байсан. Тэгэл 3 дахь ингээл 3 дахь 4 дахь гээл ингээд явахаар бүр туршлагатай болоод ирсэндээ. За тэгэхээр 5 одоо хүүгийн ээж гэдэг бол бас амаргүй бах те. Тэгэхээр одоо яг одоо 5 хүү өсгөхөд хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ? Эсвэл хамгийн гоё зүйл нь бас юу байсан бэ гэдгээ та хэлцээж. Мэдээж хэрэг нэг хүүхэдтэй байх, 2 хүүхэдтэй байх. Тэгээ 2 байж байгаа 3 руу шилжих бас ялгаатай. 3 байж байгаа 4 рүү шилжихээр бүр ялгаатай. Хүмүүс болохоор 2 3-ын ялгаа юу гэдэг тий 3 4-ийн ялгаа юу гэдэг гэж ярьдаг. Гэтэ яг үндэ бол маш их ачааллыг яг авдсан билээ. Тэгэл 3 хүүхдийг бол тэгэл ингээд 2 хүүхд бол ингээд 2 суганд авчуулаад хаач ингээд ширээ явдаг байсан бол 3 болонгууд ингээд 3 гар авахгүй болохоор тэгэл яг ингээд 3 хүүхдээс нэлээд ачаал мэдрэгцэн. Тэгээд явж байгаа яг ингээд 4 болоод одоо аваад тэгээд яг тэр үед ингээд хүүхдүүд ингээд алсраад ингээд томууд ингээд том болоод эхэлж байгаа штэ. Тэгэн гут нэг жоохон нэг бас нэг ингээд хүн би ингээд сэтгэл готрол яад юм бол маад юм бол гэж бодоол иглэн гут жоохон завтай ахлаараас гутрааж байгаа ш надад санагдсан. Жоохон хүүхдүүд гараас гараал тэгэн гут ингээд яг нэг өөр зүйлд одоо ингээд сатаарах завтай болоод ч тэр юм уу нэг тэгдэг байдал зөв миний хувьд ажиглагдсан өөр дээрээ. Тэгээд ингээд 5 дахь хүү маань гарч ирээд
Тэгэл янгут тэгээ яг явж явах хугацаанд ингээд би ингээд 3 баг өсвөр насны хүүхэдтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэн гут ингээл тэр гурийнхаа учрыг олохгүй тэгэл за ямарч миний хүмүүжүүлээд байгаа арга байдлаас буруудаад байна шүү. Одоо том болж байгаа хүүхдүүдгээ би бас илүү найзчиг нь харьцна гэж бодсон мөртлөө яг л бас нөгөө чадахгүй байгаад байгаа байхгүй юу. Яг л нөгөө нэг ээж аваасаа ямар юу харсан те ямар орчин харсан. Яг л тэрийгээ би ихтэй нэг давтахгүй шүү гэж хүсэж байгаа боловч яалтч ингээд миний ингээд далд ухамсар ерөөсө ухамсруугаар надаас ингээд үг хэлэг гардаг ч юм уу те. Аашлагч бухимдах зүйл гараад бас сэтгэл судлал руу сурахаар шийдсэн. Тэгээд харьцангуй яг манай 5 хүү бол нөгөө нэг ер нь бол даруухан. Харьцангуй хөдөлгөөн багтаа тийм 50 хүүхдүүд юм билээ. Тийм болохоор бас илүү бас надад бас стресс бага байсан баг. Тэгээд мэдээч хэрэг манай нөхөр байхгүйсэн бол те мэдээч хэрэг та хүүхд гаргаж чадахгүй. Дээрээс нь манай нөхөр маш их халамжтай учраас бүх юмд оролцдог. Тийм учраас ингээ олон хүүхдтэй болох зоригтой болсон доо. За тэгээд одонтой ээжүүд бас ингээд нөгөө групптэй ингээ хамтаараа бас үйл ажиллагаа их зохиодог юм байлээ те. Тэгэхээр та хэд маань ер нь яаж уулзалддаг вэ? Тэгээд одонтой ээжүүд уулзалтахаараа те ер нь юу ярьж яаж бинийгаа дэмждэг талаар та бас олцооч. Тий. Манай одонтой ээжүүд чинь алдарт их захим нэгдлэгээ групп байдаг. За. Одоо ч баг 8 гишүүдтэй хаа. Тэгэл одонтой ээжүүд чинь доотлон л 4 хүүхэдтэй. Тэгэл тэрнээс дээшээ тэгэл 10 гарan гэдэл ээж нар байдаг. Тэгээд олон хүүхд төрүүлэхийн хэрээр яалтчгүй л нэг нь гэртээ сууж те туслах эцэг их байхгүй те. Яг мөнгөний боломжтой бол яг ингээд 80 идэр хүслэн. Тийм байхгүй бол ер нь яалтчгүй л ээж нар гэртээ сууж хүүхдээ харах болдог. Тийм учраас яг нэг ачаал бол мэдээж хэрэг аавын дуран дээр үрж байгаа ар гэрээ авч явах те санхугаа хариуцах. Тэгэн гут ээж нар гэртээ хүүхдээ асрах. Тэгэн гут ингээ яг санхүүгийн хувьд бас бид чинь хараад байгаа дэрхээрээ бас нэг бэрхшээл үүсдэг штэ. Хүссэн юм авч чадахгүй. Тэгтээ ингээл өнөхөр мөнгө өгсөн ч гэсэндээ яаж иж байгаа л хүүхдтэй хувц алдсан ч юм уу тийм хөө байдаг. Тэгэхээр бид эдийн зовлон амар адилхан нэг байхгүй юу? Ихэнх нь л гэртээ доор хайжилцаа бүр ажилтаа хүмүүс байлаа гэхэд 3 жил гэртээ суудсан доотлон тий. Тэгээд түүнээс дээшээ зарим бүр ихний хүүхдээ гаргаад ч гэртээ суудсан ингээд айгүй олон жил гэртээ суудсан. Тийм учраас бид ингээд уулзалтаараа яг л бинийхээ зовлон жаргалыг сонсдог, дэмждэг. Дээрэс нь манай группээс зохион байгуулдаг олон үйл ажиллагаа байдаг. Тэр маань болохоор ингээ ээжүүд маань төрсөн сараараа би болохоор 12 сар төрсөн байхгүй юу? Өөрөө миний төрсөн өдөр. Тэгэн гут би ингээд 12 сарын багтаа орчиж байгаа юм. Тэгээ ингээ нэгээс 12 сар маань болохоор ингээ тусдаа ингээ баг. Тэрэн дээр нь нэмээд баг хангаа багнуур налайх тэгээд сая өнгөрсөн жилээс дархан гээд тэгээ ингээд нийт баг 16 багийн хоорондоос спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Тэр нь болохоор сакс, волейбол, теннис, шатар тэгээд нэг нэмэлт төрлөө болохоор жил болго өөрчлөлтийн дартс дээр нэмээд оол таталтай авах уу эсвэл одоо буухаа гүйлтэй авах уу гэд. Тэр манаас нөгөө бит эдийг бас нөгөө гэртээ сууж байгаа ээж нар чинь нийгмээс тусгаарлагдаад байгаа бас нэг хэрэгцээг мань хангаж өгдөг. Бид чи айгүй өргөө тэмцээндээ орохын тулд баг 2 сар шахуу бэлдэнэ. Тэгэл ээж нар бинээсээ л хандив босгож байгаа чааваас ч боломжоор 10 5 гэл тэгээд дасгалжуулах хүссэн заалаа түрээслэн 2 сарын хугацаанд бэлдээд бас их сайхан байдаг шүү. Олонтой харьцаад нэг олонтой байхын нэг одоо нэг гоё мэдрэмжүүдийг аваа тий хэсэггүй хугацаанд ингээл тэр нэг одоо нэгэн хэвийн болсон амьдралаасаа жоохон ч гэсэн хөндөрөөд бас нэг тэгээд өөрийгөө хайрлах ч юм уу тий арай илүү тийм одоо заал авч яана гэдэг чи өөртөө цаг зав гаргаад өөрийгөө бас хайрлаж байгаа нэг хэлбэр юм байна гэ. Тэгээд тэр заалах хугацаанд жим нэмсэн хүмүүс маань туурчнаас бүр илт ингээ шүмбигээл айгүй хөөрхөн. Тэгээ манай одонтой ээж маань захин группийн маань ахлагч нь айгүй бас мундаг ээж байгаа. Тэр ээж маань тэгэл аль болох бидрэгээ нэгтгээд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэгээд бид нөгөө 12 сараараа баг гэсэн штэ. Тэгээд 12 сар болгон тусдаа үйл ажиллагаа зохион байгуулдаг. Одоо жишээлбэл 2 сарын ээж нар маань одоо ингээд цагаан сар болох байгаа холбоотойгоор нэг 10 настангуудаа дээл бэлтгэлдэг гэдэг юм уу. Тэгээ 9 сар төгөөд тэгэхээр цүнх аян тэгээд мэдээж хэрэглэр чинь тий амьдралын бололцоогүй тий хүүхдүүдтэй цүнх одонтой ээж нар хаад ихтэй цүнх бэлгэлэн хувц бэлгэлэн цэвэрхэн эргэлсэн хувцуудаас хандивлаад
Тэгээд нэг өдөрлөг зохион байгуулаад тэндээс маань ээжүүд маань ирээ сонгоод авчдаг. Тэгээ бас нэг худалдаа зохион байгуулна мэдээч тэр нь дээдлэл 5,000 эсвэл 10,000 шинэ юм байсан ч тэгэл 5,000. Тийм бас худалдаа зохион айгүй сонирхолтой ер нь бол их сонирхолтой. Тэгээ тэндээсээ ер нь битэд чинь бас мэдээч хэрэг олон мэрэгчлээ ээжнэр байгаа. Тэр дундаас одонтой ээжүүд байгаа дэмжих гэсэн маш олон ээжнэр байдаг. Тэгээ бид чинь ер нь бол аль болох нөө баг төсвөр бас нэг олон түртээстэй далаацтай үйл ажиллагаа явуулах гэсэн хүсэлтэй ээж маань ер нь айгүй их байдаг. Сургалт, сурталчилгаа тэгээл нөгөө нэг одоо хэрвээ гэртээ сууж ивэл би ийм нэг урлан хийдэг надад ирээд өнгөө сурч болно шүү гэ тэ. Тэгээ бас энэнгээрээ жижигхэн бизнес хийж болно шүү гэх мэтчлэн. Тэгээ би яг ингээ сэтгэл судлаараа ингээ сураа тэгээд яг өөрөө ингээ одонтой ээжнэрийн зовлонг ойлгоод тэ бид чинь сэтгэл зүйн зөвлөгөө авъя гэсэн чигсэндээ тэр мөнгийг бас дийлэх чадaltaй хүн хит байгаа илээ тэ. Хөвчлэн тэгэл ямар нэгэн асуудалтай зүйлээ өөрөө туулаад тэгээ тэрийгээ бас туулж чадахгүй ч янз бүрийн асуудалд орсон хүмүүс зөндөө байгаа. Тийм учраас би ер нь одонтой ер нь бол олон хүүхдээ ээж эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулъя гэдэг зорилготойгоор сургуультай сурсан. За, өстой гоё юм бэ тий танай төв бол. Тэгэхээр одоо энэ маань Facebook групп нь ямар нэртэй групп аа? Алдарт ээж цахим нэгдэл. За. За тэгэхээр мадгүй нөгөө нэг мэдэхгүй байгаа хүмүүс байх юм бол тэр групп руу бас нэгдэж орж болох юм шүү. За тэгээд яг анхаагчийн маань хэлснээр одоо нөгөө сэтгэл зүйн асуудлууд байгаа үед мэдээж олон хүүхдүүд маш их стресс, ачаалал ядрал ингээд ирж байгаа. Тэгээ энэ үед болохоор яг ийм хамт олонтой байна гэдэг адилхан одоо асуудалтай хүмүүстэйгээ тэр зовлонгоо хуваалцаж хамтдаа бас ингэж ямар нэг үйл ажиллагаанд оролцож ингэж явах сэтгэл зүйн хувьд бол маш том дэмжлэг болдог. Тэгэхээр ээжүүд маань магадгүй алдарт ээж биш байсан ч гэсэн яг ийм ээжүүдийн групп ийм уулзалтууд хамтдаа сэтгэлээ хуваалцах ийм үйл ажиллагаанд оролцох нь бас сэтгэл зүйн байдлыг маш ихээр дэмждэг. Тэгээ энэ нь онлайнаар ч бийж болно заавал одоо биеэр очиход бас хэцүү нөхцөл бид нар чинь одоо байдаг учраас тэгэхээр хэрвээ сонсож байгаа ээжүүд маань сэтгэл санаа хямралтай байгаа бол хэрвээ та алдарт ээж бол энэ хүү группт нэгдэж болох нь. За хэрвээ та алдарт ээж арай болоогүй байгаа бол бусад ээж нартай бас ийм холбогдсон группүүдээр нэгдэж сэтгэлээ одоо асуудлуудаа хуваалцаж би биендээ тусалж агаарэ гэж бас сэтгэл зүйчийн зүгээс хэлж зөвлөхийг хүсэж байна. За тэгэхээр анхаагч маань одоо болохоор сэтгэл зүйн бакалавраараа суралцаад удахгүй төгсөх гэж байгаа тэгэхээр одоо энэ суралцж авах хугацаанд ер нь танд ойлгож мэдэрсэн зүйлүүд юу байсан бэ? За мэдээж эхлээд сэтгэл зүйчээр сурыг гэж шийдвэр гаргаад тэгээ ингээд сураад явхад бас ингээд аюу олон зүйлийг ойлгож мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс ингээд харж байгаа өөр дээрээ та хэрэгжүүлж магадгүй өөрчилсөн зүйлтэй. Тэгээд цаашлаа та ирээдүйн одоо карьертаа яг ийм зүйл их чухал юм байна гэдэг юм уу харж ингэж одоо чиглэлээ авсан байгаа зүйлүүд нь юу байгаа вэ? Яг нөгөө нэг бид чи одоо харьцангуй орчин үед чинь бас сэтгэл зүйн зөвлөгөөнүүд, мэдээллүүд маш их болсон байна. Нөгөө нэг цахим онлайн орчингоо дагаад тэгэл бид чинь ер нь бол нэлээд олон ямиг бол гаднаас бол авж байгаа мэдээлүү тэрэн дундаа ингээл хүн 2 шилжилт юм а өсвөр насндаа 1 шилждэг ахаад 40-од насндаа ахаад 1 шилжилт ирдэг гэж сонсч ирсэн байхгүй. Тэгээ би яг ингээл хүн бол ингээл гаднаас харахад ингээл сайхан амьдарч гин тий дутх юм алга гэж харж байгаа. Тэгэн гут би яг ингээл яг өөрийгөө ингээд бас нэг яг хямраад байгаагаа анзаарсан юм. Ингээл хүүхдүүд том болоод ингээл эхлэн гут одоо би чинь бас ингээл гэртээ байгаа. Тэгэн гут ингээл би яг ингээ энэ нийгэмд юу бүтээсэн юм бэ ч гэдэг юм уу те. Тэгэл ер нь бол гэртээ сууж байгаа ээжнэр чинь өөр хүүхдүүдтэй бас ингээ нэр өнд болчт юм байна. Ингээд нэг ямар ч хамаагүй баг цалинтай ч гэсэн ажил хийж байгаа хүн гэрээс гараад яваад орж ирэхэд хүүхэд айгу өгүүлт юм байна, санд юм байна. Тэнгууд би ажилдаа яваад ингээ янгууд ээж ажил хийж байгаа мөнгө олж байгаа ч гэдэг юм уу те. Бидрийг бас ингээд тусал дэмжиж байгаа гингуудаас арай хүндэтгэл хүлээлт нь өөр болчт юм байна гэж анзаарсан миний хувьд бол. Тийм учраас ер нь ямар ч гэсэн ингээд сурах хэрэгтэй юм байна. Тэгээд би яг энэ хямралаа ингээд даван тулах хэрэгтэй юм байна. Ингээл гівгэнт ингээл өөрийгөө буруутгаал нэг сонио болоод исэн баггүй юу. Тэгэл за би надад яг энэ хямрал нь ер нь жоохон тохиолдоод байгаа юм байна. Анзаарч байгаа өөрийгөө. За тэгээд яах вэ ихүү гээл. Тэгэн гут би ингээд нэг
өөрөө ингээ багасаа спортоор хичээлэл явдаг, гүйж хараагаал явдаг гэсэн болохоор ер нь бол яг хөө тиймэрхүү юм нэг болж байгаагүй юм. Тэсэн чинь би ингээ дасгал хөдөлгөөн хийхгүй болоод ирсэн яг 2 жил дээр 1 жил гарангийн хугацаанд яг тийм мэдрэмжүүд илүү гүн ороод ирсэн байхгүй. Тэгээ би за би хөлсөө гарахгүй ингээд байгаа болохоор яг энэ готрол руу нь ер нь орох гээд байгаа юм биш үү гэл. Тэгэл готрлын нөгөө 9 шинж тэмдэг бимдэг гэж унсан чи бас 2 моёр нь 3 бэ. Ер нь 3 байвал за ер нь ингээд байгаа юм байна. Өөрөө энэс яаж гарах уу гэл. Тэгээ за ямарсан би ихний ээлжинд одоо жоохон чөлөө цагтаа болчлоо сурыг гэл магадгүй ингээ сурам мөрий гэж бодсон миний бас нэг дутуугийн комплекс байж магадгүй гэж харсан байхгүй ихний ээлжинд ер нь бол ихэнх нь яг манай ангид гэсэн дорж иж байгаа хүмүүс бид тийч ингээл ямар яагаад орох болсон гэл яаха бид бас нэг дутуугийн комплекс байна гэж нэлээд хүмүүс ярьжсэн байхгүй зарим нь бол хөдөө ажиллаж байгаа хүмүүс бол мэрэгчлээ хөрвүүлээл нэг одоо ч манай Монгол улс чинь ерөнхий боловсролын сургуулиуд маань заавал сэтгэл зүйтэй байна гэсэн шаардлагын дагуу ашгүй айгүй гоё ингээд ийм олон ажлын байраас хөдөө орон нутагт бий болж байгаа болохоор манай бас онлайн ангид маань айгүй олон хөдөөнөөс хүүхдүүд хамрагдаж байгаа. Тэгээ ер нь ажлынхаа хажуугаар болохоор их хвшил ингээд насан туршид байгаа байхгүй. Тэгээ бид чинь бас өөрсдийнхөө зовлон жаргалыг ярилцсан. Тэгээ нэг ангид ороод ингээд бас сурах айгүй бас өөр чаленж надад өөр ингээд бас нэг сорилт болоод тэгээд өөр бас мэдрэмж аваад маш гой санагдсан. Тэгээ би бас өөр дээр анзаарсан юм гингууд яг ингээ хяналтгүй болоод байгаа зүйлээ хянах гэж эхэлж байгаа. Гэхдээ ингээд шууд алга оруулсан юм шиг хүн чинь тэгж өөрчлөгдөхгүй юм билэ. Тэгэл ингээл баг багаар өөрчлөгдөөл. Тэгэл хүүхдүүдийнхаа ингээл харьцааг нь анзаараад одоо илүү яг мэрэгжлийн талаас нэг өөрийгөө анзаарч эхэлсэн. Ер нь бол за хүүхдүүдтэйгээ харилцаан дээрээ би ингэж алдаад байгаа юм байна. Ийм зүйл хийх хэрэгтэй юм байна гэд. Ер нь бол маш их давуу тал болж байгаа шүү. Тийм тэгэхээр одоо нөө сэтгэл зүйн боловсрал гэдэг маань одоо айгүй чухал болчиход байгаа бүх одоо амьдралын талбар дээр тий ажил дээр хүмүүстэй харилцах, гэр орондоо хань ижилтэйгээ харилцах. За тэгээ нийгэмд ер нь ингээд өөрийгөө та яаж илэрхийлэх авч явах гэдэг чинь бас одоо нийгмийн сэтгэл зүй бас айгүй хүнд болсон байгаа. Одоо орчинд бид нэр амьдарч гин тий. Тэгэхээр ингээд сэтгэл зүйчээр та бүр ажиллахгүй байсан ч гэсэн тий бараг сэтгэл зүйн мэрэгжил боловсралыг ингээд авах нь юусоо одоо цаг алдах зүйл бол биш байгаа даахгүй тий. Тэгэхээр онлайнаар одоо ингэ сурдаг болсон. Тэг ихэнх одоо бас хүмүүс мэрэгчлээ солиод айгу сэтгэл зүй рүү орж байгаа байдлыг айгу их ажиглаж байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө хэрэгцээ өөр дөрөө мэдэрж байгаа энэ байдлыг бас анзаараад байгаа. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс маань ч гэсэндээ тий та хэрвээ сэтгэл зүйг сонирхдаг бол тэ хизээч ингээд бас оройтхгүй хэдэн насндаа сэтгэл зүйч болж болно. Яг үнэ. Тэгээ амьдралын туршлага чи өөрөө бид нарыг бас энэ сэтгэл зүйч байхад бэлдэж байгаа байхгүй тий нөгөө амьдралын нөхцөл байдлаараа. Тэгээд тухайн одоо яг туулсан зүйлээрээ магадгүй яг тэрийг туулж байгаа хэд нэгэн туслах хүн нь та бас байж болно гэдэг шигтэй. За тэгэхээр дахиад сонирхож байгаа асуулт маань болохоор одоо зарим эмэгтэйчүүд ингээд олон хүүхэдтэй болохоос ер нь ингээд жоохон айдаг ч юм уу тий чадахгүй бах санаа зовдөг эсвэл одоо нийгэмд одоо ингээд тэжээж чадахгүй байгаа байж яагаад олон хүүхэдтэй болсон ч юм уу тий ингээд буруутгал эсвэл ингээд олон хүүхэдтэй ахын бол пөө тийм олон хүүхэдтэй мөч юм уу тий амар хэцүү байдаг бах таа ч юм уу тий ингээд нэг юм нэг болохоор ингээд хүүхэдтэй болох хэрэгтэй зүгээд байгаа юм шиг хэрнээ нөгөө талаас нь тийм хүмүүсээ бас шүүмжлээд байгаа юм шиг тий яагаад ийм олон хүүхэдтэй болцсон ч гэдэг юм уу тэр хандлага бас ингээд харагдаад идэг. Тэгэхээр та өөрөө ер нь ингээд хүмүүст ингээд 5 хүүхэдтэй гэдгийг хэлэх үед хүмүүс ямар зүйлүүд танд одоо хэлдэг вэ тий. Тэгээд одоо яг магадгүй олон хүүхэдтэй болмоор байгаа ч гэсэндээ нэг юм шийдэж чадахгүй байгаа тий өөртөө санаа зовж байгаа тийм одоо эмэгтэйчүүд ээжүүдэд одоо ямар зөвлөгөө та өгч болох вэ? Манайх ч нөгөө тавуулаа хүү учраас хүмүүс хөөх гэдэг байхгүй юу? Мэдээж зэрэг хөөнүүд чинь тэгэл жоохон хэцүү тий. Охтуудаа харьцангуй зөөлхөн байдаг, ийм байдаг гэл. Тэгэл намайг бол 5 хүүхдэл хөө юм залуу дээр гаргацсан бас залуу дээр гаргачаа гоё юм байна. Ихчлэн хүмүүс өстой гоё юм аа гэл. Тэгэл би чинь бас айгүй тийм нөгөө өөрөөсөө нэлээд их чигч хүмүүстээс айгүй найз. Тэгэл тэр хүмүүс яг уу ингээд яг одоо тэгдэг байхгүй. Би нэрээ ахаад нэг хүүхэд гаргачихгүй яав, 2 хүүхэд гаргачихгүй яав та гэд айгүй их тийж харамстай мэлээ. Яг гоо тухайн үед бол тэгэл нийгмийн шилжилтийн үеч гэдэг юм уу, хэцүү үеч гэдэг юм уу, амьдралын боломж, нөхцөл байдал
Тэгээл нөхрийн харилцаа хандлага гэл олон зүйлээс л болж ахир төрхгүй шийдвэрийг эмэгтэйчүүд мань гаргаж байгаа шүү дээ тий. Үнэхээр бүх юм нь хангалуун сайхан байсан бол бид чинь ингээ сайхан гаргаал өсгөөл ингээл баймаар байгаа байхгүй. Нуут бидний нийгэм ямар байгаа лээ. Сургуулийн хүрэлцээнээс ахуулаад тий. Айгүй хэцүү байдаг шүү дээ бид чинь. Тэгэн гут одоо яг ингээ төрөлт ер нь бол 2 жилийн өмнөөс гэсэн нэг судалгаа харахад ер нь бол 20% буураад эхэлсэн гэсэн судалгаа байд юм билээ. Хүн ер нь яг ингээл зарим хүн нэг хүүхдэрээ ч гэсэн амар хэцүү ядарлыг аваа тий. Би өшөө ингээд хүүхд гаргаж дийлэхгүй байна гэдэг хүмүүс ч байдаг. Хүн өөр ахгүй. Зарим хүмүүс төржилээд ч юм сүртэй ингээл тий. Манайхан ч аюуд юм хинэггүй тий. Хүнд ингээд аюуд юм хүнийг ингээд гимтээх тий гомдоох үг хэлж байгаа анзаарахгүй хэлдэг. Тэгэл төржилээд ингэжлээд паахтай олон хүүхэдтэй баг яах гэж ингэж яад ингээл яг олонний хэл ам байдаг байхгүй. Тэгэхээр манай эмэгтэйчүүд маань ер нь бол за би энэ хүүхдийг ингээд мэдээч хэрэг хүүхд төсгийн ирээр зардал өссөн тий боловсрал мэдлэгдэн ингээд анхаарад яг ингээд төлөвлөөд гаргаж байгаа хүмүүс одоо айгүй их болсон. Орчин үеийн залуучууд бол ер нь 30 өрхөөс өмнө хүрэхгүй гэсэн хандлага одоо ингээд их жахын хүүхдүүд 30 хүрээл эхлэн гут яг тийм гаж ахгүй ээж аваасаа битгий хүүхднийхээ дагаар битгий найз залуу асуугаа тий гэдэг ч юм уу тий. Тэгэхээр одоо бол бидний үеийнхийг бодвол харьцангуй ингээд маш сайн төлөвлөлтөй явдаг болсон юм байна. Алей зүйлийг айгу бодитоор хардаг болсон юм байна. Бидний санхүү ямар байгаа вэ? Энэ хүүхдэд боловсрал ямар эзэмшгүйгээл одоо нөө солонгос хятадууд чинь ганц 2 хүүхдтэй ингэдэг гээл яг манай Монгол бас ер нь бол яг тийм төвшинлөө шилжин гэж хараад байгаа хандлага руу. Яг хөө тэгээ битэд яг тухайн үед ингээл боломж болцоо юм хараал хит хүүхд гарах маань тухайн хүний л сонголт шүү дээ тий. Тэгэхээр зарим нь хүсээд хүүхд ирэхгүй хүмүүс бэ тий. Тэгэхээр ингээл ялтчгүй ингээд харьцангуй ялгаатай болчихж байгаа байхгүй. Тэгэн гут одоо ингээд нэг 2 хүүхэдтэй ч юм уу яах вэ? 3 та гарах уу яах вэ ч гэдэг юм уу тий. Ийм ээжнэр хэрэг байгаа бол яг ингээд нөө манай монголчууд хүүхд хүнсээ дагуулад ирдэг гэдэг шиг яг айгүй их хантай мэлээ. Магадгүй ингээд орчин үед ингээд одоо ингээд 2 хүн хүүхэдтэй нэг нь Монголд нэг нь гадаадад байж байгаа хүмүүс айгүй хэцүү байдаг байхгүй юу? Айгүй хэцүү тэгэл өвдлөө гэж хэлэхгүй тий гүрийн нуун тэгээд бас мэдээж хол байгаа хүүхдээ санаж битэрж байгаа тий. Тэгээл ингээд хол байгаа хүмүүс ингээд нэг аав ээжигээ алдаа ч юм ажил юм бодол дээр ч гэсэн айгүй хэцүү юм билээ ер нь. Тэгэн гут ингээд олон хамаатантай олон дүүнертэй хүмүүс чинь бүх яг тийм хүн яг нэг ямар үед айгүй тийм нэг дутууча байгаа ч юм уу тий арай цөөхөн байна арай би ганцаараа байна гэдэг яг тиймэрхүү хүнд үе дээр л мэдэрт юм билээ өвчин тусах ч юм уу тий гашуудл бослох болох ч юм уу яг тийм үе дээр л нэрээ бас олоолаа хүмүүс чинь гоё юм байна гэдгийг илүү их мэдэрт юм билээ. Ер нь бол олуулаа байхын даваа талууд нь зэрэг маш их тий өвчин зовлон туссан ч би нэгээ дэмэн чинь би биэндээ ядаж нэрээ очоод тий нөхөртөөгөө муудалцлаа гэхэд очоод гоё ингээ хилчдэг ихчтэй дүүтэй ч юм уу те ядаж ховлдог ахтаа ч юм уу те ингээ хэлэх. Ер нь бол олуулаа байхын таваад бол үнэхээр гоё. Ядч сая ковид тусахад чинь манай эд чинь бол уйдахгүй гэртэж байгаа байхгүй. Тэгэн гут манай нөө нэг нөхрийн хамаатан сад манай хотгонд байдаг. Тэгээд танаад орж тоглоё гэж энэ тоглоё гэж манай доотлын айл хүртэл танаад орж тоглоё л даа гэж. Олуулаа байхын жаргалууд бол их. Тэгээд яг баг дээр бол мэдээж хэрэг хэцүү тий 3 нас хүртэл хөвчөвд нь хавтан зоон. Тэгтээ зүгээрээ ээжүүдээ дууснаа. Тий. Одоо ингээ яг хэцүү байгаа үе маань ерөөсөө ингээд хитгэн жил ахгүй юу. Насаараа бид нар ингээ амар хүүхдэд зуралдаал тий ийм байхгүй. Тийм учраас яг одоо байгаа энэ үе яг бид чи яг хүүхдээ асраад байгаа үе маань бидэд хамгийн том ажил хийж байгаа үе байхгүй юу. Тий магадгүй өөр найз нөхчин гоё ажил хийгээ карьер хөгөө явж иж болно. Гэтэ бидэд яг ингээд хүүхдээ төрүүлээд өсгөөд хараад ингээ тий яг өөрөө ингээд асран гэдэг чинь шаал өөр. Хүүхд тасарчаар асруулна гэдэг чинь бас өөр. Тэгээл хүүхдээ нэг шилгээл яваад эхэлсэн тий. Тэгэхээр бидэд амар гоё алтан цаг хугацаа яг хүүхдтэйгээ өнгөрөөж байгаа шүү гэдгээ өөртөө гоё хэлээ тий тайвшруулад одоо бид чинь зөндөл стресс юмуд авч байгаа. Тэр үедээ ингээл өөрийгөө тэгжил би бол яг урамшуулдаг байсан. Яг эхний 3 өдөр бол айгүй завгүй яваад завгүй ч юм уу яг хүүхдүүдээ өсгөн гэдгээ ухамсарлаад ерөөсөө тэгж нэг стресс бухимддаггүй байсан. Тэгэл нөхөр айгүй их ажилтаа. Тэгэл нөхрийгөө хагас өдөр амраг гэл 3 хүүхдээ чирээл уулмол юу вэ тий агаарлах нь гаруулаад ерөөсөө төртдөггүй хөндлөнгөөс хүмүүс харчаад чи ямар сони ингээл олон хүүхдээ чирээ ганцаараа явах юм. Тэгэл бараг чи чинь бараг ганц би ээжиг явах юм ингээл
би бодоогүй зүйлийг хүмүүсийг аяг хөндлөнгөөс аягүй сонь хэлтэй юм билээ тий. Тэгэхээр тэд нар бол нэг чухал биш. Тэгэл аягүй гоё үе өнгөрөөж байгаа. Тийм болохоор яг энэ алтан гоё үе тийм стресс бухимдал биш аз жаргалтайгаар ээжүүдэд даван тулаарай гэж бас уриалмаар байна. За баярлалаа. Тийм байна гэхгүй дээ. Би бас өөрөө 3 жоо хөвгтөний хувьд яг ингээл за бага хөвгтөөс 4 хүрэхээр ингээд юм өөрчлөгднө гэл одоо хүмүүс хэлдэг шүү дээ. Тэгэнгүүт за тийх бах та гэл ингээл бодож байгаа. Гэтэ ингээд заримдаа бас яг ингээд ажил хийж байгаа өөрийгөө заримдаа чом буруутгах ч юм уу те энэ эмэгтэй хүн нэг юм хоёр одоо энэ үүрэг хариуцлагын алийг гэх үү гэдэг рүү ингээд аюу хэцүү болчдөг тий. Ингүүд ингээл бас л яг хүн болгоны сонголт л байгаа юм л да. Зарим хүмүүс карьераа хөөж болно, зарим хүмүүс яг гэртээ суугаад энэ бүх цагийг хүүхдэд зориулж болно тий. Ингүүд ингээ хамгийн ингээд ойлгож байгаа зүйл маань бас та одоо ямар ч ээж байсан тий магадгүй завгүй ч ээж бийж болно. Эсвэл яг бүх анхаарлаа хүүхдэд тавьсан ч ээж байж болно. Та ямар ч ээж байсан та бол ингээд хангалттай сайн ээж хүүхдтэй байж чаднаа тий. Магадгүй амьдралын шаардлагаар бүтэн цагаар та ажиллаж иж магадгүй юм тий. Эсвэл гэртээ өдөржингөө суух шаардлагатай болцсон байж болох юм гэдэг шиг ингээд нөхцөл байдал маань бүгдээрээ ялгаатай байж болох ч гэсэн бид нар ингээд ээжийн хувьд тий өөрийгөө шүүмжлэхгүй өөрийгөө буруутгахгүй тий илүү зөөлөн хандаж хайрлаж авах нь илүү чухал юм болов уу гэж ер нь бол мэдрээд байгаа. Тэгэхээр анхаагч хувьд болохоор ээжүүдтэй магадгүй та өөрийгөө те хэрхэн хайрлаж одоо өөртөө хэрхэн зөөлөн хандаж одоо байсан бэ, сурсан бэ гэх юм уу те тэхийн бол юу хийж исэн бэ? Магадгүй ээж нартаа тэр тал дээр бас зөвлөгөө өгвөл юу гэж хэлэх вэ? Тэгээ маш гоё асуулт байна. Ер нь хүн яг өөрийгөө буруутгаад эхлэхээрээ л ер нь бол сэтгэл хөдлөл айгүй урд орчт юм билээ. Одоо би ингээд бүтэн цагаар ажиллаж байгаа ээж байлаад би өстө завгүй хангалт хүүхдүүдэд цаг гаргахгүй ингээл өөрийгөө аливаа зүйлд ингээл буруутгаад хүүхд өвдлөхөд би ажилдаа исэн учраас л миний хүүхд өвдчихсөч би сайн анхаарал хандуулж чадаагүй юм байна ч гэдэг юм уу те. Тэгэн гут ингээл хүн яг өөрийгөө буруутгаал би одоо ингээл гэртээ суугаад ингэж юм тэгэн гутаа би юмнаас хоцорч юм те. Бусдтай одоо сошиал орчин гэдэг чинь хүнд бас айгүй их стресс өгч байгаа байхгүй юу? Ер нь бол яг тиймэрхүү үедээ л баг ашиглахгүй байсан ч болохоор юм билээ те. Нэг найз нь гоё карьер өгөөд явж гин аялж чинь ч гэдэг юм ингээ бид тухайд ямар гоё ингэж байгаа боловч ингээд ухамсаргүйгээр ингээд стресс авсан байт юм билээ. Өөрөө ирэхгүй хаяа ингээл харьцуулаад ч юм уу те. Би одоо энэ юу хийж байгаа юм тэгэхэд тэр маань юу хийж чинь гэдэг ч юм уу. Яг тийм болт юм билээ. Яг тийм үеийг ер нь бол эрэгтэй ч хүмүүс бас яат юм бэлээ. Олон хүүхдтэйгээ зурлаж нэг найзан сайхан сингл те. Айгуу гой болон бүсгүүчүүд ээлж те. Уулзаад болцооч гэдэг юм уу яа ингээд эрэгтэй хүнээс яг тэрийг сонсч ирсэн байхгүй. Хүн бас ингээд яг айгуу ингээд өөр ирэхгүй ингээд тэр ингэж гоё явж байхад би одоо баг амар хэцүү амьдралтай ч гэдэг юм. Өөр ирэхгүй бодол төртөө мэлээ гэдгийг хэлж ирсэн. Тэгэхээр мэдээж хүн хүний тулж байгаа зам өөр. Тэгтээ би тэдий яг хүн болгон сэтгэлтэй амьд организм сэтгэл зүгээ илүү их анхаараарай. Хитрхи өөрийгөө битгий их буруутгаарай. Тэ та бол ерөөсөө хүн болгон хүүхдийнхээ хангалттай сайн ээж нь байдаг шүү. Өөрийгөө битгий бусдаа харьцуулаарай. Тэ өөрийгөө хайрлаарай. Тэ бид чинь ингээл нэг хүүхдээ юм зарцуулахгүй өөртөө юм авахаараа бараг л ингээл буруутай юм шиг мэдрэмж аваад байдаг байхгүй айгуу сонио. Өөртөө бид ч гэсэндээ өөрийгөө ингээд хайрлах хэрэгтэй баг. Бид ч гэсэндээ хайрлагдах хэрэгцээтэй хүмүүс. Мэдээж хэрэг бидэд өөрийгөө хангалттай сайн хайрлаж иж хайрыгаа дүүргэж бусдыг бас илүү хайрлана шүү дээ. Бүх хайраа ингээл гэр бүлдээ нөхөртөө ээж аавдаа ах дүү нартай хүртэл ингээл өгөнгөт өөрөө яг юм хоосон үлдээд байдаг байхгүй. Магадгүй тэр хүмүүс чинь буцаагаад яг тань шиг хайрыг танд өгөхгүй байхгүй. Тэгэхээр хүн ингээд өөрөө ирэхгүй ингээд зарим хүмүүс би ингээд юу нэгтгэв маа ч гэдэг юм уу те тус нэгтгэв маа те тэгж байгаа ч гэсэндээ ингээд нэг жоох юм хардаг байхгүй те таныг ингээд айгүй олон зүйл ингээд туслуулчаад нэг удаа үгүй гэдэг гисэн үгэнд чин гомдол энэ өстой ийм муухай болчихж байгаа. Бүр ингээ бие тоочж гэдэг ч юм уу үг шийддэг байхгүй хүн болгоо. Тэгэхээр та ингээд бусдад ингээд дандаа сайхан байхаал үгүй те. Бас дандаа сайн ээж ахаал үгүй. Бид тий чин стрессж ууралж болно те. 2 3 хашигчлаа гэд бид нар муу ээж болохгүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд миний хувьд болохоор нөгөө хэлчихсэн чинь ингээ хөлсөө гарахгүй болохоор ингээ стресстэй дэд юм бэ ингээ. Тэгээд ер нь бол ингээл хэдхэн минут гэсэн хүүхдээ орхиод ингээд гараад алхах ч юм уу те. Ер нь ингээд хүн ингээ жижигхэн зүйлээс амьдралын баяр баясгалан
аваад эхлэхээрээ илүү их ад жаргал дүүрэн бол тэр хүн хаана амьдарч байгаа ч юм те ямар орчин нөхцөлд амьдарч байгаагаас үл хамааран ядаж бидэд өглөө осоод хорвоог харж байгаа хоёр нүдэндээ баярлал. Манай багшааг тэгж хэлдэг гэсэн байхгүй юу? Тэгэл тухайд юм сони юм юм бол гэл тий 10 жилийн хүүхчээг тэгж бодож байсан. Одоо л яг ингээд хүнд баярлах зүйл өчнөө байгаа байхгүй тий. Хүнд ингээд заавал мөнгөөр бэлгэцэлт авч өгөхгүй зүгээр та зөрөөд хүн зүгээр ингээд энэм төлөө зөрөхөд хүртэл гоё мэдрэмж төрдөг гэдгийг бол илүү их анзаарч гисэн гэдэг юм. Тухайн үед бол нэг юу сайн юу яриад байгаа юм ч гэдэг юм уу те тэгж боддог байсан бол одоо нэг сэтгэл судлаараа сураад өөртөөгөө ажиллаад энэ манаас миний өөрийгөө хайрлаж байгаа бас нэг илэрхийлэл байгаа байхгүй юу? Өөрийнхөө юм нэг хүсэл сонирхлыг одоо биелүүлээд явж байгаа маань. Тэгээ миний хувьд бол яг ингээд жоохон алхахгүй зааланд очиж тоглох ч юм уу те бидэд ингээд юм тоглох дуртай хүмүүс ах юм бол бүр өглөө 6 цагаас хүртэл тоглодог хүмүүс байт юм билээ. Өглөө 6-аас 8 хооронд цагс тоглодог. Тэгээ ер нь бол жижигэн ингээд нэг аяг кофе аваад уух чинь хүртэл бидэд өөрийгөө хайрлаж байгаа бас нэг хэлбэр юм болов уу гэж миний хувьд боддог. Тэгэхээр өнөө жижигхэн зүйл дээр хүртэл ингээд өөртөө л цаг завгаа ядаж зүгээр хүүхдүүдэд цаана орхиол өрөөндөө 30 минут ингээл тэр эдээсээ ингээд жоохон өөрийгөө тусгаарлаа те юм бодоод суух чинь бас өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр гэж миний хувьд бол боддог. Тэр хугацаанд бид чинь бас яг ингээд ганцаардаж чадахгүй ингээд ганцаардахаараа тэрнээс айдас аваад ч юм уу тэгдэг. Яг ингээд сүүлийн үед бол би яг тийм нэг ганцаараа байж байгаа юм байна гэж бодсон. Ингээд ядаж ингээд 0-д орсон ч гэсэн уцаа үзэл тий эрэхтэй хэрэггүй бичлэг үзэл тэгэн гут зүгээр ингээд тэр хугацаанд 15 минут ч юм уу шиг ингээд юм бодоод тий өөртөө дүгнэлтэйгээ тий эмороо ч гэдэг юм уу тий тэр маань хүртэл өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр юм байна гэж миний хувьд бол боддог. За баярлалаа. Айгуу гоё зөвлөгөөнүүд байна. Тэгэхээр яг нөө сэтгэл зүйн эрүүл мэндэд хамгийн чухал зүйлүүд бол нойр, дасгал, хөдөлгөөн, хоол тэгээд ер нь бол бас байнгын сайн усууж ахыг бас зөвлөдөг. Тэгэхээр энэ зүйлүүд маань одоо нэг хамаарлаг юм шиг заримдаа бид нар бодоод идэв ч тийм. Тэгтэл ингээд яг хөлсөөр бидний хөлсөөр стрессийн гормон одоо стрессээс авч байгаа мэдрэмжүүд мань гадагшлаад буцаага бид нар ад жаргалын гормон бидний биед ялгарч идэгтэй хөдөлж авах үед тэгэхээр тэр ингээд жижиг алхмуудыг анхаагч юм маань хийснээр ээжүүд маань хийх юм бол бас сэтгэл зүйн байдлаа энэ үедээ хэцүү байсан ч гэсэн тэр үеэв даван туулах тийм хүч чадалтай байх болно гэж бас хэлмээр байна. Тэгээд бас төгсгөлд нь ер нь бол нөгөө эмэгтэй хүн болгонд ер нь ээж болохгүй байх сонголт угаасаа байдаг тий. Тэгээд ээж болсноороо та мэдээж айгүй их чаленжтай, мэдээж айгүй их сорилттой, даван туулах зүйл ихтэй байдаг. Гэхдээ миний нэг ойлгосон зүйл нь тэрийг даван тууснараа бид нэр илүү сайн хүн болдог. Хүнийхээ хувьд тий маш их өсч хөгждөг. Тэгэхээр нөгөө ямар их саад бэрхшээл хэр их байна тэр хэмжээгээр хүн ингэж өөрчлөгдөж амьдралдаа илүү их зүйлийг бүтээх тийм хүчтэй болдог юм шиг надад санагдсан. Тэгэхээр ээж байх, ажил маань гэдэг шиг карьер маань биднийг бол маш ихээр өөрчилдөг, маш их хүчрхжүүлдэг гэдгийг бас ээжүүдтэй хэлмээр байна. Тэгээд яг анхаагчийн маань хэлснээр хүн болгоноостой хоцроод байгаа юм шиг тий. Тэр мэдрэмжүүд байх үедээ өөрийгөө бусдад битгий харьцуулаарай. Та өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэхэд хизээж оройтхгүй. Тэгээ бусад хүмүүст өхийн тулд өөрийнхөө аягыг дүүргээрэй тий тэгжиж бусдад та илүү ихийг өгч чадна гэдгийг бас хэлмээр байна. За анхаагчд маань төгсгөлд нь ээжүүдтэй хандж эхлэхийг хүсэж байгаа зүйл байна лээ. Тий яг манай сэтгэл зүйчин маань хэлснээр ер нь бидэд хизээж оройтхгүй. Та өнөөдөр тавтай байсан ч гэсэндээ ерөөсөө оройтхгүй шүү. Өөрийгөө хайрлахад өөрийгөө бас нэг чаленжд харин ч нэг аливаа зүйлийг аюу гоо ингээд даваа тоололгож хараа тий. Өнөөдөр би та өөрчлөлөө ихэд бүх хүүхдүүд баг гараас гарцсан тий. Зуралдах хөнгөө. Та одоо дуртай юу хиймээр вэ тий? Йог хиймээр вэ? Йогийн багш болмоор вэ? Өшөө ингээд гар урлал хиймээр вэ? Илүү харин бүр ингээд өөртөөгөө ажиллах тий. Өөрийгөө бас нэг ингээд сорилтонд өөрийгөө бас мөрөөдлийг шинэ мөрөөдөлтэй болоод тий тэрнийхээ төлөө ингээд бас явах бас ингээд цаг хугацаа байна гэж гоё эргээр харуул бидэд ер нь ямар зүйлийг хэцүү зүйл болсон ч гэснээр тэрийг за ийм хүмүүс надад нэр бас байдэн шүү. Гэтэ би ингээд цаашаа бас нэг өөр хаалгыг нэх боломж олдлоо гэд хэцүү зүйл тохиолдсон ч тэрний нэг нөгөө талд нь эрэг зүйл байгаа шүү гэд өөрийгөө бүх одоо зүйл дээр өөртөө урам өгч ураг шалгаараа гэж эмэгтэйчүүдтэй хэлмээр байна.
За баярлалаа. За тэгээ өнөөдрийн дугаарыг сонссон бүх сонсогчдод баярлалаа. Тэгээ одоо 7 хоног болгон подкастаа илүү тууштай оруулах болно. Тэгээ дараагийн дугаарыг бас хүлээн авч сонсоорой. За баяртай.